хэсгээр бид нар шинээр бүр эхнээс нь төслийн файлыг хэрхэн үүсгэх тухай үзнэ. Файл тав дээр тавшууд зүүн босоо хэсэгт жагсаалтаас new буюу шинээр гэсэн мөр дээр тавшия. Энд баруун хэсэгт бид төслийн файлуудын thumbnail-ууд буюу жижигрүүлсэн хөрг зургуудыг харж байна. Microsoft Project 2016 програмд суулгагдсан төслийн файлын бэлэн загварууд буюу templates-уудыг бид нар харж сонголт хийж болох нэ. Мөн онлайн гурамд сэдвийн дагуу хайлт хийж болно. Бизнес чиглэлээр хайлт хийхэд гарсан үр дүн энд харагдаж байна. Бид төслийн файлыг бүр эхнээс нь шинээр эхлүүлэхэд blank project буюу blank хоосон төсөл гэсэн thumbnail дээр тавшина. За ингээд Microsoft Project програмд шинэ төслийг эхлүүлэх интерфейс бүхий шинэ хуудас гарч ирсэн байна. Зүүн доод буланд New Tasks Manually Scheduled гэсэн сонголтыг Auto Scheduled гэсэн төлөвдөр тавья. За яаж тавихыг үзье. Цаанаасаа тохируулагдсанаар буюу Default Condition энэ програмд Manually Scheduled гэсэн гормыг сонгосон байна. Дараагийн шинээр хийх төслүүдэд Auto Scheduled горимд тавихын тулд Files дээр тавшаад Options мөрийг ажилуулна. Төслийн сонголтууд буюу Project Options гэсэн нэмэлт сонгоход бид Schedule буюу Where гэсэн мөрийг сонгоно. За эндээс Scheduling Options for this projects гэсэн мөрөн дэх дэлгэгдэгчснээс All New Projects гэсэн төлөвийг сонгоно. За мөн доор нь байгаа Auto Scheduled Tasks Scheduled On гэсэн мөрний дэлгэгдэгчснээс Auto Scheduled гэсэн төлөвийг сонголоо. За тэгээд Octave-чийг тавшин баталгаажуулнаа. Үүнээс хойш шинээр үүсгэсэн project файл болгон Auto Scheduled гэсэн горим ажиллах болно. Файлын нэрийг харуул Project 2 гэсэн нэр автоматар авагдсан байна. Та бид энэ шинээр үүсгэсэн төслийн файлдаа нэр өгч хадгалахын тулд файл тав дээр тавшаад эндээс Save As гэсэн командыг сонгоно. Өөрийн компьютертай хадгалъя гэвэл This PC буюу Browse гэсэн командыг ажилуулна. Ингээд Windows файлын хөвтөж гарч ирж байна. За эндээс бид нар хадгалах газраа сонгоод файлын нэрийг өгч хадгалж болно. Манай тохиолдолд дасгалын хавц дахь Chapter 1-д тавцсанд My First Project MPP гэсэн нэрээр хадгалж байна. Төслийн файлын өргөтгөлийг MPP гэж авна. Microsoft Project програмын өмнөх хувилбараар бас хадгалж болох боломжтой юм байна. Эсвэл PDF файлаар хадгалах боломжтой. За мөн Excel-ч гэсэн өргөтгөлөөр хадгалах боломжтой юм байна. За бид MPP өргөтгөлийг сонгоод Save товч дээр туршиж хадгалнаа. Төслийн файлын нэр маань My First Project MPP болон өөрчлөгдсөн байгаа нь тэр дээр харагдаж байна. За одоо Project гэсэн тав дээр тавшин эндээс Ribbon туузнаас Project Information буюу төслийн мэдээлэл гэсэн айкон дээр тавшия. Төслийн файлын талаарх мэдээллийг сонгох гарч ирсэн байна. Автоматар schedule хийх буюу автомат горимд тавьсан учраас Start Time буюу эхлэх хугацаа нь 2017 оны 9 сарын 17 гэж автоматар авагдсан байна. Эндээс бид нар гар аргаар тухайн эхлэх өдрийг календараас сонгон тавих боломжтой. За тэр үед хичээл хийжсэн цаг хугацаа буюу 2017 оны 10 сарын 2 гэж тавьж өглөө. Тухайн өдрөө сонгож тавих боломжтойгоо үнийг current date гэсэн цонхноос сонгоно. Төсөл дуусах хугацаагаа маш сайн мэдж байвал schedule from гэсэн мөрнөөс project finish date буюу төслийн дуусах хугацаа гэсэн
огноог сонгож тавьж өгч болно. За ихэвчлэн Start Date төлөвийг сонгодог. Календар гэсэн мөрөнд календарын форматыг сонгоно. За ингээд стандарт форматыг сонгоод ок төвчийг товчлоо. За одоо бид файл тав дээр товшъя. Эндээс инфо мөрийг сонгон баруун хэсэгт харуул Project Information гэсэн мэдээллийн хэсэг гарсан байна. Доош харсан жижиг гурвалжин дээр товшоход Advanced Properties буюу агсан дэлгэрэнгүй шин чанарууд мөн төслийн статистик тоо баримтуудыг харах боломжтой юм байна. Эхний дэлгэрэнгүй шин чанарыг сонгоод Properties нэмэлт сонгох гарч ирэхийг харлаа. Энд Summary буюу хураангуй тав дээр товшоход төслийн нэр, ухагдхан, зохиогч, менежер, компани нэр гэх мэт өгдлүүдийг оруулж өгөх боломжтой байна. За энэ нэрийг My First Project гээд бусад мөрүүдэд хамааралтай өгдлүүдийг оруулж өглөө. За нэр гэсэн мөрөнд монголоор хаалтанд монгол нэрийг бичиж өгч болно. За ингээд ок товч дээр товшоод хаяа. Буцаад Info хэсгээс Project Information гэсэн мөр дэх дэлгэрэнгүй мэдээллийг товшоход оруулсан өгдлүүд хадгалагдсан харагдаж байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр төслийн файлыг бүр эхнээс нь хэрхэн үүсгэх тухай үзлээ.